Солонгост маш олон хүн амны хэргийг илрүүлж байсан Кил гэх мөрдөн байцаагч өөрийн биеэр нэвтрүүлэхт оролцож ярьсан болсон явдлыг өнөөдөр та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ хэрэг 2002 онд Солонгосын Асан хотод гарч тухайн үедээ Солонгос даяар маш том сенсац болж байсан хэрэг юм. Бүр цагдаагийн дарга хүртэл анхааралдаа авч олон мөрдөн байцаагч шинжээчд оролцсон ч эцэстээ хэрэг шийдэгдэлгүй хаагдсан байдаг. Гэвч 15 жилийн дараа энэ хэрэг дахин сөхөгдөнө. Ким гих мөрдөн байцаагч 17,000 гаруй утасны бүртгэл хуучин хэргийн материал тухайн үед анзаарагдalгүй өнгөрсөн жижиг сэжүүрүүдийг дахин нэг нэгээр нь шалгаж эхэлсэн. 15년 전 충남 아산에서 발생한 미제 살인 사건의 용의자가 경찰에 붙잡혔습니다. 15년 전 충남 아산에서 15년 전 충남 아산에서 15년 전 아산의 한 15년 전 충남 아산에서 15년 만에 경찰에 붙잡혔습니다. Хүн болгон өнгөрсөн, дууссан, гэмт хэрэгтэн баригдаагүй хаагдсан хэрэг гэж мартсан байсан боловч 15 жилийн турш айцтай амьдарч байсан хоёр хүний нууц ил болдог. Хүнд итгэх ямар аюултай гэдгийг мөн хизээч илэрдэггүй гэмт хэрэг байдаггүй гэдгийг та бүхэн өнөөдрийн болсон явдлаас ойлгох болно. За тэгвэл бүгдээрээ 2002 он руу очицгоё. оны 4 сарын 19-ны үүрээр Асан хотын захиргаанд ажилдаг хан гих хэрэгтэй өглөөний алхалтаа хийх гээд ганцаараа уул руу гарчээ. Хан өглөө эрт ууланд алхдаг зуршилтай хүн байсан. Тэр өдөр түүний алхсан газар Асан хотын чусаа дүүрэгт байдаг гинти давааны уул байлаа. Энэ уул нь хүмүүс хөнгөн алхаж дээш доош явдаг явган хүний замтай газар байсан. Хан үүрээр уул руу гараад өглөөний 7 цаг орчимд алхалтаа дуусган бууж явжээ. Уулын замаар уруудж яваад нэгэн сонин зүйл олж харсан. Юу юм бол гэж гайхаад дөхөөд очоод харсан даруйдаа зочиж газарт унж орхилоо. Түүний харсан зүйл бол цагаан цамцан цээж хүртлээ шамлагдсан залуу эмэгтэй цогц байсан юм. Тэр цагаан цамцан бүхэлдээ цуснд бодогдсон байсан. Хан тэр даруйдаа уцаа гаргаж цагдаад мэдэгджээ. Дуудлагыг авсан Асан цагдаагийн хэлтсийн бүх мөрдөн байцаагчид хэргийн газар руу хөдөлцгөөсөн. Мөн шинжилгээний баг ирж хэргийн газарт үйлчлэг хийж эхэлсэн. Цогцыг шалгахад хүзүү үсгийг нь хутгаар гүн дүрсэн байлаа. Хүн хүзүүндээ ийм хэмжээний шарх авбал гол суудсан тасардаг учраас цус нь ийш тийшээ маш хүчтэй цацрах ёстой. Ойролцоох мод, навч, газар хаваар цус үсэрсэн улмөр заавал байх ёстой. Гэтэл хэргийн газарт цус үсэрсэн улмөр огт байгаагүй. Шинжилгээний багийнхан хэргийн газарт очсон мөрдөн байцаагчид энэ нэмэгтэйг энд хөнөөгөөгүй. Өөр газар хөнөөгөөд цогцыг нь энд авчирч хайсан байх магадлалтай гэж дүгнсэн. Цогцонд задлан шинжилгээ хийгээд үзтэл хүзүүнд нь авсан бэртлээс гадна нүүрэн дээр нь маш олон хөхрөлт байсан. Мөн баруун талын хавирга нь хугарсан. Хугарсан хавирга нь илгийг нь хүртэл гимтээсэн байлаа. Хохирогч эмэгтэйг зүгээр хутгалаагүй. Эхлээд маш хэрцгийгээр зодож дараа нь хутгаар хөнөөсөн байжээ. Хохирогчийн хэн болохыг тогтоохын тулд хурууны хээг нь шалгахад Асан хотод амьдардаг 46 настай Ина гих эмэгтэй болох нь тогтоогдсон. Ина бүсгүй нөхрөөсөө салсан Асан хотын ончоон дүүрэгт ганцаараа караокены газар ажиллаулдаг байжээ. Удалгүй гинти давааны ойролцоох нэгэн бага сургуулийн орчмоос хохирогчийн машин олдсон. 2002 оны үед одоогийнх шиг хаа сайгүй хяналтын камер байгаагүй. Тийм болохоор гэмт этгээдүүд хаана гэмт хэрэгээ үлдээд хаашаа зүхтаасныг шууд дүрсээр тогтоох боломжгүй байлаа. Шинжилгээний баг хохирогчийн Сефия загварын суудлын машиныг шалгах үед урд зорчигчийн суудлын бүснээс цусны толб илэрч гарч ирсэн. Мөн машинаас тамхины иш олджээ. Эдгээрийг шинжилгээнд өгтөл зорчигчийн суудлын бүснээс илэрсэн цус болон тамхины ишнээс гарсан ДНХ хоорондоо таарч байсан. Түүнчлэн хохирогчийн өмднөөс цусны толб илэрсэн. Гэхдээ тэр цус нь машины суудлын бүснээс илэрсэн цус тамхины ишнээс гарсан ДНХ-тэй таараагүй. Хохирогч эмэгтэй 170 см өндөртэй биерхүү эмэгтэй байсан. Өндөр биерхүү эмэгтэй хөнөөгөөд дараа нь уулын замаар дээш авч хайна гэдэг нэг хүний хувьд амаргүй. Тиймээс мөрдөн байцаагчид хэргийг нэг хүн биш 2 хүн үйлдсэн байх магадлалтай гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаагаа
явуулж эхэлсэн. Хохирогчийн өмднөөс илэрсэн цус хэний цус болох нь тогтоогдсон. Хэрэг болохоос хэд хоногийн өмнө караокены өрөөнд үйлчлүүлэгчид хоорондоо зодтолдох үед хохирогч салгах гэж оролдоод үйлчлүүлэгчийн цус үсэрсэн байжээ. Хэд хоногийн өмнө хоорондоо зодтолдсон үйлчлэгчид хэрэгтэй ямар ч холбоогүй болох нь нотлогдсон. Гэхдээ мөрдөн байцаагчид 2 ба түүнээс дээш хүн оролцсон гэсэн таамага орхисонгүй. Яагад гэвэл гинтийн уул руу цогцыг ганц хүн авч явах боломжгүй газар байсан учраас түүнчлэн машин дотроос хохирогчийн цус олдоогүй. Тэгэхээр хохирогчийг гинтийн даваан дээр ч хөнөөгөөгүй, машин дотор ч хөнөөгөөгүй гэсэн үг. Дээрэс нь машин дотроос хохирогчийн хурууны хэнээс өөр хүний хурууны хэ олдоогүй. Гэмт этгээдүүд бээлийн өмссөн эсвэл хэрэг үйлснээ дараа машиныг даавуугаар арчиж цэвэрлсэн байж болох юм. Хохирогч Ина бүсгүй караокены газар ажиллаулдаг байсан тул мөрдөн байцаагчид байнгын үйлчлүүлэгчид танил хүмүүсийг шалгаж эхэлсэн. Караокены газраас 95 хүний нэрийн хуудас олдсон. Мөрдөн байцаагчид эдгээр 95 хүнийг нэг бүрчлийн шалгаж, уулзаж, байцааж үтсэн. Гэвч тухайн үед тодорхой с жигтэй баримт илрүүлж чадаагүй. Дараа нь мөрдөн байцаагчид хохирогчийн банкны картыг шалгаж үзсэн. Гэмт этгээдүүд хурдны замаар зүхтаж явхдаа хохирогчийн зээлийн карт болон бэлэн мөнгөний картыг ашиглаж 5 өөр газраас нийт 1,950,000 вон авсан байжээ. Мөрдөн байцаагчид тэр даруй мөнгө авсан машинуудыг олж хяналтын камерын бичлэгийг цуглуулсан. Хяналтын камерт с жигтэн эрэгтэй дүрс бичигдсэн байлаа. Эрэгтэй бейсболын малгайгаа доош дарж өмссөн байв. Мөрдөн байцаагчид хурдны замд төлбөр төлдөг Толгейтийн бүх цагийн тасалбарыг цуглуулжээ. Тасалбар нэг бүрт хурууны хээний шинжилгээ хийж хэн гэдэг хүн явсан болохыг тогтоогоод тухайн хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж амны хөндийн ДНХ-ийг авч шалгаж үзсэн. Гэвч энэ бүх шинжилгээгээр хохирогчийн машинаас олдсон ДНХ-тэй таарсан хүн нэгч гараагүй. Ийхүү 3 сар өнгөрлөө. Мөрдөн байцаах ажилд маш олон мөрдөн байцаагчид оролцож өдөр шөнөгүй уйггүй явсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Гэтэл 3 сарын дараа 2002 оны 7 сард гинтийн уулнаас өөр бас нэг хүний цогц олдсон. Мөрдөн байцаагчид сандарч эхэлсэн. Цуврал аллах байх магадлал өндөр байсан учраас тэр Асан дүүргийн цагдаагийн газар төдийгүй улс даяарх гэмт хэргийн шинжээчид мөрдөн шалгах ажилд оролцож эхэлсэн. Гэсэн ч машины дотроос олдсон ДНХ-тэй таарч байгаа хүнийг олж чадаагүй. Эцэстээ хэрэг хаагдаж илрээгүй хэрэг болж үлдсэн. Он жилүүд өнгөрч 13 жилийн дараа 2015 оны 7 сарын 24-нд Солонгосын үндэсний ассамблед эрүүгийн хэрэг хянах шийдвэрийн тухай хуульд өөрчлөлт орж хүн амны хэргийн хөөн хилэлцэх хугацааг хүчингүй болгосон. Хууль өөрчлөгдөж аймаг хот бүрийн цагдаагийн байгууллагад улсаас илрээгүй хэрэгүүдийг эхнээс нь дахин шалгах тушаал өгөгдсөн байгаа. Асан дүүргийн цагдаагийн газрын хүнд гэмт хэрэг мөрдөх 3 дугаар баг энэ хэргийн материалыг авч Чунна мужийн илрээгүй хэрэг хариуцсан баг гэмт хэргийн зан төлөв шинжээчид шинжилгээний ажилтнуудтай хамтран хэргийг дахин сөхөж шалгах шинжилгээний хурал хийжээ. Хурлын үр дүнд 2017 оны 5 сарын 17-нд хэргийн газрын зураг хэрэг бүртгэлийн материалыг нягтлан дахин шалгах шийдвэрийг гаргасан. Гэмт хэрэг гарснаас хойш 15 жил өнгөрсөн байлаа. 2002 онд гинтийн ууланд хүн амны хэрэг гарах үед тухайн орон нутгийн цагдаагийн хэлтсэд ажиллаж байсан Ким гих мөрдөн байцаагч хэрэг гарснаас 1 жилийн дараа 2003 онд Асан цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсэд шилжин ажиллаж эхэлжээ. Үүнээс 14 жилийн дараа 2017 онд хүнд гэмт хэрэг мөрдөх 3 дугаар багийн ахлагчаар томилогдож энэ хэргийг хариуцаж ажиллах даалгаврыг авсан. Ким мөрдөн байцаагч тухайн үед Асан дүүргийн цагдаагийн хэлтсэд ажиллаж байсан учраас энэ хэргийн талаар сайн мэддэг байжээ. Энэ хэрэг мөрдөн байцаагчдын дунд их яригддаг байсан гин. Илрээгүй хэрэг гэдэг мөрдөн байцаагчдын хувьд хамгийн их стресстүүлдэг дарамттай ажил байдаг. Араас нь уйггүй яваад илрүүлж чадаагүй хэргийг олон жилийн дараа сөхөж дахиад араас нь хөөцөлдөж явна гэдэг тийм амар ажил биш. Илрүүлж чадахгүй бол сэтгэлд нь маш том сэв сууж үлддэг гин. Ким мөрдөн байцаагч болон багийнх нь хэргийн газрын зураг, тэмдэглэл бүх материалыг дахин шалгаж эхэлжээ. 2002 онд авсан гэрэл зургуудыг нэг бүрчлэн харж хэргийн газарт өөрсдөө очсон мэт наривчлан дүн шинжилгээ хийсэн байна. Олон удаа хуралдаж шинжилгээ хийсний үр дүнд ДНХ-д хит төвлөрхөө болоод хэргийг илүү өргөн хүрээнд авч үзэх шийдвэрийг гаргасан. Хамгийн түрүүнд утасны ярианы бүртгэлийг шалгахаар болсон. Хохирогчийн ажиллуулж байсан караоке, гинтийн уул, хохирогчийн гэр,
хохирогчийн машин олдсон газар, мөн гэмт этгээдүүд мөнгө авсан 5 ATM гээд 9 газрын ойролцоох сүлжээний самхахын мэдээллийг дахин шалгаж нийт 17,000 гаруй утасны бүртгэлийг гаргаж авсан. Хохирогч эмэгтэй алуусан байх магадлалтай цаг нь шөнийн 2 цаг 30 минут. Харин цогцос өглөөний 7 цагт олдсон. Өглөөний 10 цаг 36 минут хүртэл гэмт этгээдүүд ATM-ийн хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгэхээр шөнийн 2 цагаас өглөөний 10 цаг 36 минут хүртэлх 17,000 гаруй утасны бүртгэлийг бүгдийг нь нэг нэгэнгүү шалгах шаардлагатай болсон. 17,000 гаруй бүртгэл дундаас дугаар тааруулах ажил гэдэг үнэхээр уйдгартай, нарийн нягт ажиллагаа. Дугаарыг нэг бүрчлэн оруулахдаа алдаа гаргахгүй тулд шугам тавьж мөр мөрөөр нь тулгаж харахаас өөр аргагүй байсан. Уйггүй шалгасны үр дүнд нэг зүйлийг олж илрүүлсэн. 2002 оны 4 сарын 18-ны үүрийн 5 цаг 38 минутын үед 17,000 гаруй дугаарын нэг нь дууны өрөөнөөс олдсон 95 нэрийн хуудасны нэг эзэн рүү залгасан байжээ. Энэ бол маш чухал сэжүүр байлаа. Нэрийн хуудсан дээрх утсаа авсан хүний тухайн үеийн байрлалыг олох боломжгүй байсан ч түүн рүү залгасан хүний байрлал нь тодорхой байлаа. Нэрийн хуудасны эзэн нь 51 настай Ким Нам Су гэх эрэгтэй байв. 2002 онд тэрээр 36 настай байсан гэсэн үг. За энэ Ким Нам Су гэх хүн 2002 онд цагдаагийн хэлтс рүү дуудагдж байцаагдж байсан. Үүгээр зогсохгүй 2012 онд хохирогчийн мөнгийг бэлэн мөнгөний машинаас авсан хүн байж магадгүй гэж үзэн байцаагдж байсан. За бас 2013 оны 1 сард хэргийг дахин шалгаж байсан мөрдөн байцаагчид Ким Нам Суг дуудан тамхи татгиж өгч татсан тамхиных нь ишийг нь хураан авч хохирогчийн машинаас гарсан ДНХ-тэй таарах хэсгийг шинжилүүлсэн боловч шинжилгээний хариу таараагүй. Мөн хяналтын камерт бейсболын малгайгаа доош дарж өмссөн эрэхтэй жижиг биетэй харагдаж байсан бол Ким Нам Су харьцангуй биерхүү хүн байжээ. Тодорхой нотлох баримт олдоогүй учраас түүнийг сэжигтний чагсаалтаас хасахаас өөр арга байгаагүй. Харин 2017 онд хэргийг дахин шалгаж байсан мөрдөн байцаагчид 2013 онд Ким Нам Суг байцаасан байцаагчтай уулзаж асуусан. Энэ нөхөр нэг л сэжигтэй санагдаад байна да. Тухайн үед та нарт ямар нэг сэжүүр анзаарагдаагүй юу? Анзааралгүй яах вэ? Тэр хүн гэмт этгээдүүдийг тээвэрлэж мөнгө авах газрууд руу хүрэхэд оролцсон гэж хардж байсан бид нар. Уул руу цогцыг хаяхад ч ямар нэг байдлаар туссан гэж таамаглаж байсан. Гэхдээ тодорхой нотлох баримт олдоогүй учраас яалтчгүй сул тавиад явуулсан. Мөрдөн байцаагчид энэ бүхнийг сонсоод 2002 оны утасны бүртгэл дундах Ким Нам Сутай холбоотой мэдээллийг илүү гүнзгий шалгах хэрэгтэй гэж үзжээ. Ингээд тухайн өдөр Ким Нам Сутай холбогдсон гэж гарсан утасны дугаарын эзнийг тогтоохоор холбооны компаниудаас лавлсан байна. Харамсалтай нь холбооны компаниуд 15 жил өнгөрсөн тул тухайн мэдээллийг хайх боломжгүй гэж хариулжээ. Ингээд тухайн утасны дугаарын эзнийг тогтоож чадсангүй. Дараа нь мөрдөн байцаагчид 2013 онд Ким Нам Суг байцаасан тэмдэглэлийг дахин уншиж үзжээ. Гэтэл тэнд нэг худал мэдүүлэг илэрсэн. Тухайн үед Ким Нам Су ингэж мэдүүлэг өгсөн байсан. Би Жин гих нууц амрагтайгаа уулзах гэж явсан байж магадгүй. Өөрөөр надад тэр хурдны замаар явах ямар ч шалтгаан байхгүй. Хэрвээ би явсан бол Намон хотод байдаг нууц амраг Жинтэй л уулзах гэж явсан байх. Ким Нам Су 10 жилийн өмнөх явдлыг бүдэг бадаг санаж байгаа мэт мэдүүлэг өгсөн байв. Гэтэл түүний хэлсэн Намон хурдны замын хөдөлгөөний чиглэл таарахгүй байлаа. Энэ нь эхний сэжигтэй зүйл. Хоёрт Ким Нам Сугийн хувийн мэдээллийг шалгаад үзтэл түүний зээ охины нэрийг Жин гэдэг байжээ. Байцаалтын үеэр Жин гэж үнэхээр нууц амаргаа хэлсэн үү? Эсвэл санаанд нь орсон зээ охиныхоо нэрийг сандраад хэлсэн үү гэдэг бас нэг сэжүүрийг төрүүлж байлаа. Гуравт Ким Нам Су хүүхэд байхдаа гинти уулын ойролцоо амьдардаг байжээ. Тэр хавийн орчныг маш сайн мэддэг хүн гэсэн үг. Дөрөвт тэрээр 30 жилийн өмнө 20 орчим настайдаа хутгаар таксины жолоочийг сүрдүүлж дээрэм хийж байсан бүртгэлтэй хүн байжээ. Энэ бүгдээс харахад Ким Нам Суг гол сэжигтэн гэж хардах хангалттай үндслэлтэй байлаа. Худал мэдүүлэг, хэрэг болсон өдрийн утасны бүртгэл, давтан хэрэг, цогцолцсон газартаа ойрхон амьдардаг байсан гих мэт баримтууд дээр үндэслэн түүнийг баривчлах зөвшөөрлөх хүсжээ. Илрээгүй хэрэг байсан учраас материал нь маш их, бараг хүний өндөртөө тэнцэх хэмжээний хэргийн хавтас материалыг прокурорын байгууллагад аваашиж танилцуулсан байна. Аз болоход Ким Нам Суг баривчлах хангалттай үндслэл байна гэж үзэн шүүхээс баривчлах зөвшөөрлө өгсөн. Гэхдээ мөрдөн байцаах багийн ахлагч Ким баривчлах гэж яарсангүй. Тэр ингэж бодсон.
Хэрвээ бид 2013 оны байцаалт шиг хайн хандах юм бол дахиад алдаа гаргаж магадгүй. Тэгвэл энэ хэрэг хизээч шийдэгдэхгүй. Тиймээс эхлээд маш сайн бэлдээ. Ямар асуулт тавих, юу гэж асуугаад хэрхэн яаж унгаахаа маш нарийн төлөвлөж байгаад баривчилж авчиръя. За ингээд мөрдөн байцаагчид байцаалтын 200 гаруй асуулт бэлдсэн. Энгийн зодон цохойны хэрэг бол ингэж нарийн бэлдэх шаардлагагүй. Хүн амны ноцтой хэрэг тэр тусмаа 15 жилийн өмнөх илрээгүй хэрэг учраас маш болгоомжтой хандах хэрэгтэй байсан. Иймэрхүү байцаалт дор хаяж 4-5 цаг үргэлжилдэг. Зөвхөн бэлдсэн асуултаа асуугаад болчдөг юм биш. Сэжигтэн гинт өөрөөр хариулвал зөрүүлээд асуух асуултуудаач бэлдсэн байх ёстой. Ингэж дахин шалгааж байж мэдүүлгийн зөрчил илэрдэг. Ким мөрдөн байцаагч бүх асуултуудаа бэлдээд байцаалтын өрөөнд туслах мөрдөн байцаагчийг суулгаад туршилтын байцаалт хийж үзсэн. За, чи одооноос мөрдөн байцаагч биш. Чи Ким Намсуу шүү. Би чамаас асуулт асуувал чи яг 2013 онд өгсөн мэдүүлгийн дагуу хариулаарай. Ким мөрдөн байцаагч маш нарийн тооцоотой нягт нямба хүн байжээ. Тэд байцаалтыг боддоор 6 цагийн турш дахин давтсан. Ким Намсуугийн дүрд орсон мөрдөн байцаагч сүүлдээ ахлагчаа би үнэхээр цаашаа үргэлжлүүлж хийж чадахгүй нэ гэж хэл хүртлээ ядарсан байгаа. Ийхүү бүх бэлтгэл дууссаны дараа Ким Намсуугийн байршлыг тогтоох ажил эхэлсэн байна. Ким Намсуу 2017 оны 2 сарын 14-нд Танжин хот руу хаягаа шилжүүлсэн байжээ. Хаягаар нь очиход тэр тэнд амьдардаггүй байв. Мөн Ким Намсуугийн нэр дээр бүртгэлтэй гар утасч байгаагүй. Мөрдөн байцаагчид нэмэлт шалгалт хийж Ким Намсуу өөр хүний нэр дээр гар утас ашиглаж байгааг тогтоон дугаарыг нь олж авсан. Ким Намсуугийн ашиглаж байсан гар утасны байршлыг шалгахад Асан хотын Ончон дүүрэгт байрлах насанд хүрэгчдийн компьютер тоглоомын газар байнга илэрдэг байлаа. Мөн Асан хотын Ёмчи Согчоон тосхон түүний амьдардаг газар болох нь тогтоогдсон. Ингээд бүх бэлтгэл дууссаны дараа мөрдөн байцаагчид 6 сарын 21-нд Ончон дүүргийн насанд хүрэгчдийн компьютер тоглоомын газрын ойролцоо нууцаар отож байгаад Ким Намсууг дотогш орох үед баривчилж авсан. Ким мөрдөн байцаагч түүнийг баривчлах тэр мөчид дотроо энэ хүн гэмт итгээд мөн байна гэж мэдэрсэн гэдэг. Гимгүй хүн бол гайхаж, айж яагаад намайг барьж байгаа юм бэ гэж шууд асуух нь хэвийн. Харин Ким Намсуу цагдаа нарыг хармагцаа маш их сандарч зочсон хэрнээ дараа нь хүчээр тайван юу ч болоогүй юм шиг царай гаргах гэж хичээж байгаа нь мөрдөн байцаагчдын нүдэнд өртжээ. Ким Намсууг цагдаагийн газар авчирч урьдчилан бэлдсэн байцаалтын дагуу камертай өрөөнд байцааж эхэлсэн. Өрөөний нэг талын толны цаана бусад мөрдөн байцаагчид харж суулаа. Мөрдөн шалгах хилцээний дарга Солонгосын цагдаагийн дарга хүртэл ирж байцаалтын явцыг хянажээ. Эхлээд Ким Намсуу суусан даруйдаа уурлаж зандарч эхэлсэн. Та нар яагаад намайг баривчилж байгаа юм бэ? Намайг энэ хэрэгтэй холбох нотлох баримт та нарт байгаа мó? Нотлох баримтаа гаргаад ирлээ. Гимгүй үнийг ингэж барьж болдгийм үү? Тэр маш их сандарч, ууралж, бухимдаж байлаа. Харин Ким мөрдөн байцаагч бэлдсэн асуултаа асууж түүний яриаг маш тайван сонсож байсан. Ким Намсуу 2013 онд өгсөн гэрчийн мэдүүлгээ яг тэр чигээр нь давтан ярьж байсан. Худал мэдүүлгээ үргэлжлүүлж өөртөө маш итгэлтэй ярьж байлаа. Харин Ким мөрдөн байцаагч яриаг нь таслалгүй маш тайван 2002 онд өгсөн мэдүүлэгтээ нь тулгаж суулаа. Байцаалт 7 цаг үргэлжилсэн. 7 цагийн турш хүнээс байцаалт авах маш хүнд. Сэжигтэн ариун цэврийн өрөө орё гэвэл дагуулад явна. Гэхдээ байцаалтын уур амьсгал сэтгэл зүйн урсгалыг алдаж болдоггүй. Ким Намсууг 0 дагуулж явж ирээд Ким мөрдөн байцаагч гинт А4-ийн хэмжээтэй нэг гэрэл зураг гарган түүнд үзүүлсэн. Ким Намсуу, чи энэ эмэгтэйг таних уу? Энэ эмэгтэй Ина биш үү? Ким мөрдөн байцаагчийн үзүүлсэн зураг хохирогчийн жирийн зураг биш, хүзүүн зүсгцэн, өс болон нүүр нь бүхэлдээ цуснд будагдсан, царай нь бараг танигдахын аргагүй болсон хэргийн газрын зураг байсан юм. Хүний цогцыг анх удаа харж байгаа хүн бол нүдээ тогтоож чадалгүй шууд нүд халтирдаг. Дотор нь муухайрч эвгүй болж байгаа нь шууд анзаарагддаг. Гэтэл Ким Намсуу ямар ч эргэлзээгүй энэ Ина биш үү гэж хэлсэн. Харин Ким мөрдөн байцаагч яг энэ мөчийг алдалгүй барьж авлаа. Өмнө нь зөөлөн ярьж байсан түүний царай, түүний дууны өнгө гинт өөрчлөгдсөн. Энд ч бас мөрдөн байцаагчдын бас нэгэн тактик. Намсууга та ийм аимшигтай зураг харж чад яаж энэ хүнийг Ина гэж мэдж байгаа юм? Яаж мэдсэн? Аль хэлээдэх. Ямар ч хүн энэ зургийг хараад хэн гэдгийг мэдэхгүй. Байнгын үйлчлүүлэгч байсан чи ийм төрхтэй болсон хүнийг чи яаж таньж байгаа юм? Чи энэ хэргийг үйлдсэн болохоор л мэдж байгаа юм зү. За аль үнэнгээ хэлээдэх.
Ким Намсу хариулж чадалгүй сандарч эхэлсэн. Хэсэг хугацааны дараа Ким Намсу Байцаагчаа нэг тамхилж болох уу? мөрдөн байцаагч Ким Намсуг дагуулад гарлаа. Гарч хамт тамхи татангаа. Ким Намсу одоо болсон. Алийн болгон нууж дарагдуулж гүрийж амьдрах юм бэ? Хангалттай нотлох баримт гараад ирсэн байна. Ингэх тусам чи өөрийгөө л зовоно. Энэ олон жилийн турш чамд хэцүү байсан биз дээ. Одоо зүгээр л бүх үннээ хэлсэн дээрээ. Тэр нь үлдсэн амьдралд чинь чамд үлзэйтөө. Ким Намсу өрөөндөө буцаж орж ирээд гинт хэргийг үйлдсэн гэдгээ өөрийн амаар хүлээн зөвшөөрсөн. Толны цаанаас харж байсан мөрдөн байцаагчид энэ мөчид үнэхээр их баярлаж тайвширсан байна. Мөрдөн байцаагчид энэ мөчийг мэдрэхийн тулд олон сар, заримдаа олон жил хөдөлмөрлөдөг. Хэрэгтэн гүрийж эцсээ хүртэл хэрэгээ өгөөсгөж байгаад бууж өгч хэрэгээ хүлээх тэр мөч мөрдөн байцаагчдын хувьд хүнд хөдөлмөрийн үр дүн нь байдаг. Ким Намсу хэрэгээ хүлээсэн даруйдаа ингэж хэлсэн. Байцаагчаа би гэмт хэргийг үлдсэн гол гэмт итгээд биш ээ. Надтай хамт байсан хятад гаралтай 30 гаруй настай Вангисуугийн хүн гол гэмт хэрэгтэй. Би зөвхөн түүний хийсний дагуу л хийсэн. Мөрдөн байцаагчдын таамаг зөв байлаа. Энэ хэргийг 2 хүн үйлдсэн байсан. Вангисуутай Ким Намсу 2002 онд хаягдл боловсруулах үйлдвэрт хамт ажиллаж байгаад танилцжээ. 6 сарын 24-нд мөрдөн байцаагчид 15 жилийн өмнө тэдний ажиллаж байсан хаягдл боловсруулах үйлдвэрийг хайж очсон байна. Тэнтхийн хүмүүсээс асууж тодруулахад Ким Намсугийн хэлсэн Вангисуугийн хүний жинхэнэ нэр нь Ван Бонсу болох нь тогтоогдсон. Тухайн үед хамт ажиллаж байсан хятад гаралтай Жан гэх хүнтэй уулзжээ. Тэр хүн Ван Бонсугийн талаар сайн мэдгүй ч 1978 онд төрсөн хятадын жилийн мужаас ирсэн хүн гэдгийг хэлж өгсөн байна. Мөрдөн байцаагчид Ван Бонсуг хайх хэрэгтэй болсон. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ тухай мэдчихсэн байлаа. Цагдаагийн байгууллагаас хэвлэлийнхэнд Ван Бонсуг барих хүртэл энэ мэдээллийг цацаж болохгүй гэж анхааруулсан боловч 6 сарын 24-нд хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ мэдээг цацаж орхижээ. Бэлэн мөнгөний ATM машинаас мөнгө авч байгаа хяналтын камерын зургийг хүртэл олонд нийтлсэн байсан. Ван Бонсуг хятад гаралтай хүн. Хэрвээ тэр мэдчихвэл хятад руу зогтох боломжтой. Тиймээс мөрдөн байцаагчид яаралтай хилээр гарахыг нь хориглох хүсэлт гаргаж нэгжлэгийн зөвшөөрөл авч цагаачлалын албанаас мэдээллийг нь шалгуулжээ. 1978 онд төрсэн Вангису, Ван Бонсу гэх нэрсийг янз бүрийн хувилбараар шалгуулахад Ван Бонсу гэх нэрээр 4 хүн, Вангису гэх нэрээр 2 хүн илэрч гарч ирсэн. Нийт 6 хүний зургийг гаргаж аваад бэлэн мөнгөний машины бичлэг дээр хүнтэй харьцуулж үзсэн. Гэтэл мөрдөн байцаагчдын нүдээр харахад тэр 6 хүний хэн ч хяналтын камерын дүрстэй төстөө биш байлаа. Мөрдөн байцаагчид цагдаа орох байранд байсан Ким Намсуд 6 хүний зургийг үзүүлжээ. Ким Намсу чи энэ зургуудыг нэг сайн ажиглаад хараадах та. Энэ дундаас хэн нь Ван Бонсу вэ? За үз энэ хүн шиг л байна да. Таргалсан болохоор царай нэх өөр болсон байна. Гэхдээ нүд нь яг мөн байна. Харцсан ч яг л мөн байна да. Мөрдөн байцаагчид тэр зургийг авч яваад хаягдл боловсруулах үйлдвэрийн хүмүүс болон хятад гаралтай Жан гэх хүнд үзүүлсэн. Тэд ч мөн их таргалсан болохоос яг мөн байна гэж мэдүүлжээ. Ван Бонсугийн хилээр орж гарсан бүртгэлийг шалгахад 2006 онд Солонгосоос гарсан нь тогтоогдсон. Тэрээр Солонгост хууль бусаар визгүй амьдарч байгаад 2006 оны өршөөлийн хуулиар өөрөө мэдэгдэж бүртгүүлээд хятад руу гарсан нь тогтоогджээ. Гэтэл Ван Бонсу 2014 онд Солонгост дахин орж ирсэн байсан. 2014 оноос хойш Солонгост энгийн ажил хийж сар бүр 4 сая вон орчим цалин авч амьдарч байжээ. Тэр өөрийн нэр дээр гар утастай машинтай байсан. Ажил нь Кёнги мужийн Шигэн хотын Чангвон дүүрэгт байсан. Оршин суугаа хаягнч мөн ажлынх нь ойролцоо. Ингээд мөрдөн байцаагчид Ван Бонсуг баривчлахаар 6 сарын 30-ны үүрээр Чуннам мужийн Асан хотоос Кёнги мужийн Шигэн хот руу хөдөлсөн байгаа. Өглөө эрт Шигэн хотод очиод Ван Бонсуг ажилдаа гарахаас өмнө гэрийнх нь ойролцоо отож байсан. Удалгүй түүний машиныг олсон. Хэсэг хугацааны дараа Ван Бонсу ажилдаа явах гээд машин руугаа алхаж ирэв. Түүнийг хармагцаа мөрдөн байцаагчид дайран очиж газар дээр нь баривчилжээ. Ван Бонсуг баривчлах үед маш хүчтэй эсрүүцэл үзүүлсэн. Яагаад намайг баривчилж байгаа юм бэ? Ямар шалтгаантай юм гэж орилж хашгичж мөрдөн байцаагчд руу дайрчээ. Ван Бонсу, Ким Намсу баригдсан. Тэр бүх хэрэгээ хүлээсэн.
чамайг бүх хэргийг үйлдсэн гэж мэдүүлэх өгсөн. Одоо зүгээр дуугуу дагаад яв. Бүх юм дууссан. Чи бүх хэргийг өөр дээрээ тохоод илүү их ял авмааргүй байвал хилцээр очиж бүх үннээ хэл. Машинд сууж явахдаа тэр нэг тамхи өгөөч гэж гуйжээ. Тамхиа гүнзгий сорж аваад Гартаа гав зөөсөн чинь сэтгэл амарчихлаа. Хизээ нэг өдөр ингээд баригдана гэдгээ мэдчихсэн юм аа. 15 жил ямар их зовиртой амьдэрсэн гэж. Вамбонсо бүх хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Тэрээр мэдүүлэхдээ Тэр шөнө хохирогчийн хүзүүрөөр нь хутгалсан хүн би мөн. Гэхдээ энэ хэргийг бүхэлд нь төлөвлөж удирдсан хүн бол Ким Нам Су. Би түүний зааврын дагуу хийсэн. Гол гэмт итгээд нь би биш. Ким Нам Су. мөрдөн байцаагчид түүний үг үнэн байх магадлалтай гэж дүгнсэн. Шалтгаан нь Ким Нам Су солонгос хүн, тухайн үед 30 гаруй настай байсан. Харин Вамбонсо 20 гаруй настай хятад иргэншилтэй залуу байсан. Мөрдөн байцаагчид хоёр хүний мэдүүлгийг тус тусад нь тулгаж үзээд хэргийн бүрэн дүр зургийг маш тодорхой болгож гаргасан. 2002 оны 4 сарын 18-ны үүрийн 2 цаг 30 минут. Хохирогч Инагийн ажиллуулж байсан караокед хоёр үйлчлүүлэгч л үлдсэн байжээ. Тэр хоёр нь Ким Нам Су, Вамбонсо. Цаг оройтсон тул Ина тэдэнд цаг орой болчихлоо. Манайх хаах цаг болсон гэж ийдгээр хэлжээ. Тэд ч за ойлголоо гэж хэлээд караокены газраас гарцгаасан. Энэ Ким Нам Су, Вамбонсо хоёр нэг өдрийн цалингаар амьдардаг хүмүүс байсан. Өглөө ажилдаа гарлаа, орой цалингаа аваад караокены газар орж хүүхэн дуудаж хамаг мөнгөө өрдөг байжээ. Хүүхэн дуудаж наргиж цэнгэхийн дон туссан хоёр мөнгөгүй боломгцоо дээрэм хийх төлөвлөгөө гаргасан. Тэдний сонгосон байна өөрсдийнх нь байн очдог караокены захирал эмэгтэй Ина байсан юм. Ина нөхөр сүүдэргүй ганцаараа караоке ажилуулдаг, шүн хаалга барьдгийг нь сайн мэддэг байсан. Тэднийг орох болгонд хүүхэн дуудаж өгдөг хүн нь Ина захирал. Гэмт итгэдүүд Инаг маш их мөнгөтэй гэж бодцоожээ. Ким Нам Су, Вамбонсо хоёр хэргийг үйлдэхийн тулд нарийн төлөвлөгөө гаргасан. Барилгын материалын дэлгүүр орж эртээ сайн чанарын хутаг авсан. Машинтаа явж хэрэгээ яаж үйлдэх талаар урьдчилан хид удаа давтаж үзсэн. Хохирогч Ина юу ч мэдэхгүй караокеныхаа газрыг хаагаад зогсоолт тавьсан машин руугаа алхаж явлаа. Түүнийг машин руугаа дөхөж ирэх үед Ким Нам Су, Вамбонсо хоёр ойртож очоод Игчээ уучлаарай. Манай гэр эндээс холгүй. Та битүүрийг дөхүүлээд өгөхгүйз. Ина үгүй гэж хэлж чадаагүй. Байнгын үйлчлүүлэгчид бас гэр нь ойрхон гэсэн болохоор дөхүүлээд өгье гэж боджээ. Ина тэднийг машиндаа суулгаад хөдөлсөн. Урд зорчигчийн суудалд Ким Нам Су, арын суудалд Вамбонсо сууж явсан. Тэд ингэж тохирсон байсан. Ким Нам Су ханиалгавал хэргийг эхлүүлнэ. Машин хөдлөөд удалгүй Ким Нам Су хий ханиасан. Тэр даруй Вамбонсо бэлдсэн хутгаа гарган Инагийн хүзүүнд тулгаж сүрдүүлж эхэлсэн. Машиныг нь зогсоогоод Ким Нам Су зорчигчийн суудлаас бууж жолоочийн суудал руу шилжжээ. Инад зүхтах ямар ч боломж байгаагүй. Харанхуй шөнө эмэгтэй хүн ганцаараа хутгатаа хоёр эрэгтэйгээс зүхтна гэдэг бараг боломжгүй. Зүхтлаас эргээд баригдах магадлал өндөр. Машиныг Ким Нам Су жолоодож өөрийн сайн мэддэг гинтийн уулын ойролцох зам руу явсан. Уулын аманд ирээд машиныг зогсоох үед хохирогч өөрийг нь алах гэж байгааг мэдсэн бололтоо амь гуйж эхэлжээ. Гуйж байна. Төрөвч карт бүгдийг нь аваа. Намааг л явуулаад өгөөч. Би цагдаад мэддэхгүй амлаж гин. Би та хоёрт өдөр болгон олсон мөнгөө өгчээ. Гуйж байна. Намааг битгий алаач. Тэд хохирогчийн төрөвч бэлэн мөнгөний картыг авсан. Нууц дугаарыг нь хүртэл асууж баталгаажуулсан. Амь гуйсан хохирогчийн гуйлтыг тэд сонсоогүй. Мөнгө, карт авсан даруйда төлөвлөсөн хэрэгээ үргэлжлүүлжээ. Арын суудалд сууж байсан Вамбонсо аюулгүй бүсийг хохирогчийн хүзүүнд ороож боомлж эхэлсэн. Хохирогч амь гарахын тулд бүх хүчээрээ эсэргүүцжээ. Тэр Вамбонсогийн хурууг нь хамаг хүчээрээ хадсан. Тиймээс Вамбонсогийн цус аюулгүй бүсэн дээр үлдсэн байжээ. Жолоочийн суудалд байсан Ким Нам Су төлөвлөгөө нурж магадгүй гэж бодоод зорчигчийн тал руу гарч ирээд хохирогчийн нүүрлүү зэрлэгээр зохиж эхэлсэн байна. Мөн хавирга хажуу бие рүү хүчтэй зохиж эцэстээ хохирогч ухаан алдсан. Зодуулж байх үедээ түүний хавирга хугарч илгэн гэмтсэн байжээ. Задлан шинжилгээгээр илэрсэн нүүрний хөхрөлт, хавирганы хугарал, илгэний гэмтэл яг энэ үед үүссэн байжээ. Тэд хохирогчийн хамрын доор гараа тавьж үзтэл хохирогч үхээгүй
амьсгалж байсан. Гэмт этгээдүүд ухаан алдсан инааг үүрч гинти уулын явган хүний замаар өгсөн дээш аваачаад газар хэвтүүлсний дараа Вамбан суу хутгаа Кимнам сууд өгч та дуусах гэжээ. Гэтэл Кимнам суу Үнэхээр чадахгүй байна. Чи дуусах. Чи хууль бусаар орж ирсэн хүн. Хурууны хээ шалгасан ч чиний мэдээл гарахгүй. Тиймээс чи хийсэн дээрээ араа бодсон дээрштэй хоёлаа. Чи зүгээр хийчих. Дараа нь баригдсан ч би алсан гэж хэлнэ. Санаа зовтгүй. Би үнэхээр цус харж чаддгүй маа. Би төрүүлээд доошоо буужий. Чи дуусгаад араас хүрээд ирээрээ. Ингээд Вамбан суу ганцаараа үлдсэн. Тэр ухаан алдсан хохирогчийг доош харуулж хэвтүүлж байгаад аимшигт үйлдэлээ хийсэн. Вамбан суу хохирогчийн цогцсыг уулын хөндий рүү шидсэн. Цогцсыг явган хүний замаас хол газар хайсан гэж боджээ. Харин цогцос доош өнхөрж явахдаа модонд цохигдсон чиглэл нь өөрчлөгдөж явган хүний замаас холгүй газар тогтсон байжээ. Тийм болохоор өглөө ууланд алхаж явсан иргэн цогцсыг нь олж хараад цагдаад мэдгдсэн байгаа. Зарим мөрдөн байцаагчид ингэж ярьдаг. Амиа алдсан хүн өөрийг нь хэн алсныг илчлэх ул мөрийг ямар нэг байдлаар заавал үлдээсэн байдгаа гэж. Мэдээж энэ үг шинжлэх ухаанаар нотлогдоогүй. Гэхдээ олон жил хүн амны хэргийг мөрдөн шалгахдаа энэ үг үнэхээр үнэн гэдгийг зүн совингороо мэдэрдэг. Гэмт этгээдүүдийн хувьд 15 жил гэдэг хугацаа айц түгшүүр дунд өнгөрсөн. Кимнам суу хэрэгэн илэрхвээ гэж 15 жилийн турш байнгын айцтай нэг газараа тогтохгүй тэнж амьдарчээ. Тийм болохоор өөрийнхөө нэр дээр гар утас авдаггүй Танжин хотод хуурамч хаяг бүртгүүлсэн байсан юм. Гудамжаар эргүүлийн машин өнгөрөх болгонд айж сандарч цочдог байсан гэж ярьжээ. Тухайн үеийн мөрдөн байцаагчид 2 сарын турш хэргийн материалыг маш нарийн шалгаж шин сэжүүрүүлж 15 жилийн өмнөх илрээгүй хэргийг илрүүлж шийдсэн. Хүнд гэмт хэрэг мөрдөх 3 дугаар багийн ахлагч Ким мөрдөн байцаагч ингэж хэлжээ. 15 жилийн дараа дахин мөрдөн шалгахдаа хохирогчийн ар гэр бүл танил хүмүүстэй уулзахаас өөр аргагүй болдог. Гэхдээ тэр хүмүүс 15 жил өнгөрсөн ч сэтгэлдээ гүн шарахтаа хайртай хүнээ алдсан өвдөлтөөсөө салж чадаагүй л байдаг. Мартаж ядаж яваа шарахыг нь дахин сөхөж ярина гэдэг тийм амар байдаггүй. Би ар гэр бүлд нь хэлсэн. Тухайн үед гэмт этгээдийг барьж чадаагүйд үнэхээр уучлаарай. Энэ удаа заавал барих болно гэж хэлээд гарсандаа. Гэмт этгээдүүдийг баривчсны дараа Ким мөрдөн байцаагч хамгийн түрүүнд хохирогчийн гэр бүлд мэдэгджээ. Хохирогчийн гэр бүлийнхэн нь түүнд ингэж хэлсэн байна. 15 жил өнгөрсөн ч гэсэн гэмт этгээдүүдийг барьж өгсөнд үнэхээр их баярлаа. Талигаач одоо л нэг сүнсэн амарч байгаа ах. Оройтсон ч гэсэн барьж өгсөнд баярлаа танд. Энэ үгийг сонсоод мөрдөн байцаагчид мөрдөн шалгалтын турш мэдэрсэн бүх ядаргаа зовлонгоо мартах шиг болсон гэдэг. Цагдаа мөрдөн байцаагч хүний хувьд хамгийн том урам зориг, хамгийн том бахархал бол яг энэ мөчөд ирдэг. Чуннам мужийн Асан цагдаагийн газрын хүнд гэмт хэрэг мөрдөх 3 дугаар баг үнэхээр их хөдөлмөрсөн. Шүүхийн шийдвэрийн тухайд 1-р шатны шүүхээс 2 гэмт этгээдэд хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноосон. Тэд давж заалтсан боловч шүүхээс хүлээж авалгүй бүх насаар нь хорих ялыг эцэслэн баталжээ. Энэ хэрэг бидэнд маш чухал зүйлийг сануулж байна. Эмэгтэй хүн ганцаараа ажилуулдаг мухлаг, караоке, гоёл чимэглэлийн дэлгүүр, үйлчлэгээний газрыг гэмт этгээдүүд бай болгож сонгож байдаг. Ягд гэвэл тэд өөрсдийн хүчээр дарж чадах, эсэргүүцэх боломж багтаа хүнийг сонгодог. Хэрвээ 2 хүн хамт байвал нэг дор дарахад хэцүү. Тэгэхээр гэмт этгээдүүд ганцаараа байгаа хүнийг л онилдог. Тиймээс ганцаараа ажилдаг хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд өөрийгөө хамгаалах хэрэгсэлтэй байх. Хаах нээх үедээ үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. Хичнээн танил, хичнээн байнгын үйлчлүүлэгч байсан ч итгэж болохгүй шүү. Үргэлж анхааралтай, сэрэмжтэй байх хэрэгтэй. Бичлэгийнхаа төгсгөлд нэг зүйлийг тодруулъя. Өмнө нь гинти ууланд өөр нэг хүн амны хэрэг гарсан гэж дурдсан. Тэр хэрэг энэ 2 гэмт этгээдтэй холбоогүй байсан. Тэр хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй байгаа. Гэхдээ хизээ нэг өдөр яг энэ хэрэг шиг заавал илэрнэ гэдэгт итгэж байна.